Их холоос хөхрөн харагдагч ийлд мэт хөгн хаан уулыг тэнгэрт ойрхон уулгацгээд юм. Энэ үнэ тэнгэртэй түмний нутгаа 17 дугаар зууны үед баригдсан залуу хөгшин хийдийн туйр эртний болош хөшөө дурсгалын зүйлүүд нь өөрмөс хийсдэн учир зочид гişтийн анхаарлыг гойд татдаг юм. Аргал шилүүтэй шивэт үнэгтийн уулс тагилд нуур тарн шилүүтэй тунгалаг голууд мэрэлдсэн үзэгслэнд халахын төв нутгаа. Эзгүй тал дээрээ майхан дэрүүлж тэжээлийн ачхуй гардан байгуулсан хүмүүс энэ эднэр анхны шавыг нь тавьж анхны галыг нь чоожоогийн буян тогтхосгүй асаажээ. Энэ нь буян хишиг тогтохын нэлэгдэл байлаа. Сансар тэжээлийн ачхуйг анхлан байгуулсан дарга майдэр живийн сэдэнд орж өнөөдөр энэ хүн хоож үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж сансар тэжээлийн аж ахуйн хамт олныг үрдүүлэхэд хүчин зүтгэсээр явна. Энэ хүний 10 гаруй жилийн бүтээч хөдөлмөрийг нутгийнхан андахгүй мэддэг. Иймээс ч манай залуу сэдэн дорж даргын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн түүнийг өөрсдийн түшиж явах түшигтэй уурлуудын нэг гэж зүй ёсоор хүндэтгэж явдаг юм. Энэ хүнийг тариаланч эрдэн далай гэдэг. Ажил амьдралын нэг хэн хэсэг эндээс гараагаан эхлэж баян хоолойн зэлүүд хөндийд сагаан сүүд усааж анхны шан татах хүндтэй үүрэг 10 жилийн өмнө эрдэн далайд ногдсон юм. Ийхүү эрдэн далайтай ган хамт чадраавал оюун бэлэг нядагама мэжид дорж маналжив борхуунар анхны шан татсан билээ. Цэнхэр уул хөндөй амьдралыг гар дээрээ мөргсөн газар шороо 19 мянган га талбайга хүний төлөө дэлгэн үр өгөөж юм хайрлаж байна. Газраан сонсон үрийн тариа тал руу тэмүүлнэ. Шууд ганганах цагаа.
болсон үрийн гарц арвин байгаасай гэж хэн хүнгүй хүснэ. Их ажлын үеэр тариан талбай дуусан хээрийн цай амттай. Тариаланчдын өнөөдрийн нөрих хөдөлмөрөөс маргаашийн талхны амт шалтгаалдаг усоо. Үржил шимт хөрсөнд үрийг чанартай тариалах нь тариаланчдын хүндтэй үүрэг байдаг. Нарны зүг тариа тэмүүлэн нялхарн соёолох нь баян намрын зам мэтэ. Эрт уламжлалт овоо тахилга нь монголчуудын уул усан дан үзүүлдэг их хүндэтгэл. Ийм үеийг үйлдэхэд уул баярлдаг билээ. Баян Монголын хоны яман сүрэг сул асгасан сууд мэт. Хурлан бух сүү сайл цагаан бороо айдал. Буян тамал ийм шимэн ямар ариван гэж саннаа. Цагт сайс үгэн базааж малчдын руу тэнэгэр сэтгэл өдрөө. Энэ жилийн цагаан идэ ирэх цагийн өн хайсыг тодруулан босоо. Чухал энэ үеэс эхлэн буян тамал энэ өгөөж буурал хангайн хишиг Өмнө нь новайсхан дэлгэрдэг жамтай билээ. Малыг элдв өвчнгээс урьдчилан сэргийлж хамгаалах нь мал малалгааны орчин үеийн дэвшилтэд арга юм. Эрүүл чирэг малын тарав хүчих ашиг шимэн өндөр байдаг билээ. Иймд жил үрийн хавар малаан эрүүлжүүлэх ээлж тажилыг хөдөөж хуй мэрэгжилтнүүд малчид маань хамтран гүйцэтгэдэг заншилтай.
Өнөөг дүүрэн саам шаагж хөхөмдөг уняар зуны жаргал дэлгэн наашилах үед малчин түмний сэтгэл сэргэн малчин үсийн цаваа сэргэлэн дөө нял хунагны янцгаал адуучин ирсийн эрдүү хоолой эр бүхэн нийлж хөдөө талын уянгараг айсыг бүрдүүлнэ. Малчин түмний яргал гэдэг нэ. Айраг цагаа амт том бүхэн бялхсан малчны гэрт цуурайтах дуу хуурын эг шиг эндээс төрдөг ажигоо. Өнөөдөр уяа сойлгоон тааруулж уяжнэ хурдан хөлгүүд. Наадамчин ол ном баясгаж төрийн насрын өмнө алтан жолоогон өргүүлэх цаг холгүй. Хөдөө талд хүүхдүүд гин гоолж хонди дүүрэн яруу дуусал хатна. Тижэл базааж явах нь ширүүн үлрэлийг даван туулах үндэс болдог. Өвлийг нь тээд авч үргэлжлэх хаврын хавсаргыг ажирахгүй туулах нь өнөөдрийн өвс бэлтгэлийн ажлаас хамаардаг билээ. Зулзган ногоон өвс хангалттай бол зодтайч өвлийг өнтэй давна. Дахин хүн бурхан ухаантай гэдэг. Инженер техникийн ажилтан хүмүүс бол ийм л хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн урангаар ухаан бодлоор энэ үеийн хүчит техник нүргэлэн хөдөлсөөр. Намрын зүн айлчлах үед таяа хураалтын их ажил эхэлнэ. Таяа шаагна, алдар аадар мэт шаагна, ариун хөдөлмөрийн аад амт гэдэг нэ. Улсын авраг болд бадарч ахлагчтай үр тарианы салаа. Улсын ургацын авраг болд сайхан дандан мөн хочир ахлагчтай үр тарианы улсын авраг өтрэм. Аймгийн авраг тариаланч бадарч болд содномд орж алтан хуйг дорж давг цэрэн гомб сэдэн дамб зургаад туман жаргал зулзах
Бямб цогт бат төр нар амжилт бүтээлээрээ бусдаасаа шалгаран ажилласан юм. Намрын тариан дунд уусан хээрийн цай нарны амттай. Алтан ширгал тариа амтад талхнэх. Иймээс ч тариаг алтнаас ч үнэтэй хэмээн дээдэлдэг билээ. Алтан тариагаа хурааж дууснаар ажилсаг тариаланчдын бүтэн жилийн нөр их хөдөлмөр өндөрлөдөг билээ. Сумын төв улаан шивэт уулын нүрт далайн түгшнөөс дээш 1170 метрийн өндөр доршин. Аршаан сумын захиргааны дарга Лаштава. Сансар тэжээлийн чухын дарга Дэжит тулмын Батмон. Ерөнхий нягтлан самжуийн төмөр таваанаар ард түмнийхэн итгэлийг хүлээсэн үүргэн сэтгэлд нийцтэй биелүүлж явна. Ард түмэн эрүүл бол улс орны ирээдүй эрүүл байдаг. Энхийн жаргалангийн манаанд эмч хүн зогсож байдаг. Бахархан хооч. Эднэр байгаадаа их орон залуу байдаг. Энэ нутгийн хөрсөн дээр Монголын сансрын нисэгч хөл орж байлаа. Хойч үеийнхнийхэн ухаан бодлыг тэлж Эрдэм номын дөрөөнд хөл тавиулах хүнд тээвүрэг зөвхөн багш хүндэл ноогддог билээ. Тиймээс ч ардын багшийн алдар хүндийг үеийн үед дээдлэн өргөж ухаанд түмэн маань ая дундаа мөнхлөн дуурсасаар ирсэн. Ушан хөрдөн дуудаж буй эдгээр бяцхан өрс бидний хоочийг өвлөн бүтээх хүмүүсээ.
Энэ ариун үйлст хүчин зүтгэж яваа. Монгол хийн сүүн цагаан сэтгэл манай маргаашийг сүлж буй босоо. Хөрсөндор шинээн бүрд үүлж ханхлах үнэр шин тамтаараа хүмүүрийн хэрэгцээг хангаж байдаг үндэсний ногоо Томс жилээс жилд арвижин аривцсан. Баян тансаг хөрс унган нутгийн газар шороо өгөөжөн хайрлан буйн энэ жилд 13,000 тонн үр тариа 350 тонн томс 200 гаруй тонн үндэсний ногоо улсын төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлж байна. Ашиг шинт Монгол малаас гадна махны хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор галуу, тахиа, гахай үржүүлэн хүнсний хэрэгцээнд өргөн ашиглаж байна. Жилдээ 18,000 тонн хүртэл тижээл үйлдвэрлэх хүчин чадал бүхий тижээлийн үйлдвэр. 75 тракторын засварын газар. Автомат ажиллагаатай Фратсэг нэг урын зуух. Өндөр хүчитлийн 110 кВт-ийн эрчим хүчний станц зэрэг үйлдвэрлэл соёл үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна. Аршаан сумын ардын хурлын гүйцэтгэгчны дарга Хөрөвсрөнгийн дам ярьж байна. 1984 онд тус аж ахуй тийм нутаг дэвсгэр аж ахуй нэгжийн хувь өгчиж Оршин тогтох бүрэн боломжтой гэж үзсний үндсэн дээр тус аж ахуйг төшөглүүлэн Аршаан сумыг зохион байгуулж төрийн засаглалын нэгж болгож зохион байгуулсан. Тус сум одоогоор 2,000 холбоосон хүнтэй 500 гаруй өргөтэй 20,000 эргэлтийн талбайтай 33,000 малтай улсын дундад сум аж ахуй хэмжээнд хүрсэн байна. Тус сумын нутаг хатар зэлүүд отрын хэдэн нутаг байсныг бид сайн мэддэг юм аа.
чин сайхан заяа дэлгэрсэн цагт орхиос орх нэмэгдэж өнөржин дэлгэрсээр байна. Өвгдийн ширлсэн хасагт тулганд өөдөн цорлсон гадаан мөрдөж орхон дээр цугларсан долоон бурханд өлгийтэй үрийнхэн дууг сонсгох гэдэг их аз жаргал. цаг улиран өнгөрч он цаг нисэн ирж ертөнцийн он цаг ээлжилсээр цагийн өнгөнд сайхан их орны минь нэгэн гал голонд өөдлөн дэвжсээр